Сайн бацхан уу, та бүхэний өнөөдөр мэндийг хүргэе. Манай Wheel of Fortune podcast-ийн 41 дахь дугаар хүрж байна. Энэ дугаараар болохоор зэрэг бит хоёр modality буюу яг одоо шин чанарын талаар ярих болно. Одоо 3 modality байдаг: cardinal, fixed, mutable буюу анхдагч, тогтвортой болон хувьсамтгай. 12 бүх ортыг энэ 3 одоо шин чанарт дөрөөр нь ялгаж оруулдаг. Тэгэхээр өнөөдрийн эпизодоор та бүхэнд энийг илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхөөр бэлтлээ бит хоёр. За тэгэхээр уламжлалын хувьд гэх юм бол Ascendant нь Leo байна. За мандалт орт нь Арслангийн орт. За сармаа нь болохоор зэрэг хунхах дээр байна. За нармаа нь болохоор зэрэг царан хоньны ортон дээр байна. за энэ modality гэдэг зүйлийн талаар тайлбарлах юм бол ер нь ордуудыг яг саний хэлснээр 3 юмд хувааж үзэж байгаа. За эндээс бол кардинал буюу тэргүүлэх гэдгээр нь бол эхэлж тайлбарлая. За тэгэхээр энэ кардинал сайенс дотор ямар ордууд орд юм бэ гэхээр хонь, мэлхий, жинлүүр, матар гэсэн юм 4 ордог байгаа. За тэгэхээр кардинал сайенс болохоор яг ингэж тайлбарлах юм бол шинэ үйлрэл эхэлж байгаагийн нэг шинж тэмдэг гэж хэлж болно. Жишээлбэл 4 үйлрэлтэй бид нар. За тэнгууд одоо Aries-аас хавар эхэлж байна. Хавараас ер нь бол одоо бидний мэдлэн цагаан сар зэргээс одоо шинэ жил эхэлж байна гэж ер нь бол ярьдаг шүү дээ. Тэгээ дээрэс нь астрологийн шинэ жил бас хоньны ордоос эхэлдэг. За тийм болохоор одоо хавар гэдэг үйлрэлийг хоньны орд эхлүүлж байгаа гэдэг утгаар cardinal signs сайн болж байгаа. За тэнгууд бид хоёроос 1-р эпизод дээр ярьжсэн. За тэнгууд 100 болоод ирэнгүүт Cancer руу орчдөг. За намар болоод ирэнгүүт Libra руу ордог. За үйл болоод ирэнгүүт Матар руу ордог. Тэгэхээр ингээд улирлын шин чанаруудыг ер нь л илэрхийлдэг. Тэгээ бас нэг зүйл нь болохоор зэрэг эдгээр ордууд энэ 4 орд дөрүүлээ нөгөө хамгийн урт шөнө хамгийн богино өдөр гэдэг дээ шүү дээ тий. Яг тэр өдрүүдэд эхэлдэг. Одоо жишээлбэл сая 3 сарын 21-нд одоо Наврузын баяр гэж болтой шүү дээ тий. Тэнгүүд Наврузын баяр чинь яг өөрөө өдөр шөнө тэнцдэг өдөр болдог. Хавар эхэлдэг өдөр болдог. Тэнгүүд хавар эхэлдэг буюу хоньны орд эхэлж байгаа. Хоньны орд нь яг нөгөө нэг өдөр шөнө тэнцдэг өдөр эхэлж байгаа гэсэн. За дараа нь болохоор зэрэг Cancer буюу мэлхиний орд 100 эхэлж байгааг ингээд зарлж байгаа шүү дээ. Тэнгүүд 6 сарын 21-нд болохоор зэрэг хамгийн урт өдөр хамгийн богино шөнө болдог. За дараа нь ингээд явах юм бол намрын эхлэл 9 сарын 22. Тэнгүүд 9 сарын 22-нд болохоор зэрэг өдөр шөнө бас тэнцдэг. За дараа нь болохоор зэрэг 12 сарын 21. Хамгийн урт шөнө хамгийн богино өдөр. Тэнгүүд эднэр нь болохоор зэрэг бүгдээрээ яг ингээд тэмцээд байгааг ирэхэд бол та хэд маань харж байгаа бах. Тэгээд бас бидний бас тэг геолог газар зүйн хичээл дээр газар зүйн хичээл дээр үдчихсэн бол Матар мэлхийн зам гэж ер нь ярьдаг. Матрын орд руу ороод ирэнгүүт нар ирнэ гэж хэлдэг штеп. Нар ойрцдог. Тэнгүүд мэлхийн орд руу ороод ирэнгүүт нар буцдаг гэж ярьдаг тий. Тэгэхээр бас иймэрдүү шин чанаруудыг агуулдаг болохоор яг ингэж cardinal sign энэ 4-ийг оруулсан байгаа. За тэгэхээр ийм ордуудын яг шинж чанар нь ямар эдэм бэ гэд үзэнгүүт мэдээж эднэр нь cardinal тэргүүлэх буюу аливаа зүйлсийг үүсгэн байгуулдаг, шинээр бий болгодог, эхлүүлдэг ордууд гэж ойлгож байна. Эдгээр ордууд нь ерөөсөө зүгээр сууж өргөдөж чаддаггүй. Толгойд нь ямар нэгэн санаа байвал тэрийг заавал хэрэгжүүлж тайван байж чаддаг. Гэхдээ яг кардинал буюу яг ингээд анхдагч тэргүүлэгч ордуудаас хамгийн тэр одоо толгойн төгс санаагаа цаашаа хэрэгжүүлээд бодиттой болгож чаддаг орд бол матрын орд. Яагаад гэвэл матрын орд чинь тэргүүлэгч анхдагч мөртлөө газрын шин чанартай. Газрын шин чанар гэдэг чинь яг өөрөө аливаа зүйлийг бодит болгодог одоо ордууд шүү дээ тий. Газар чинь газрын шин чанар чинь яг өөрөө. Тэнгүүд толгойд байгаа тэр санаагаа бодит болгож иж санаа нь амарч байгаа үстэй. Тийм. Тэнгүүд эсэргээрээ хоньны орд болохоор зэрэг яг галын орд болохоор тэр шин чанар нь өөрөө яг ингээд галш
шиг үргэлзээд ингээ унтарчдаг гэсэн үг. Тэгэхээр толгойн доторх санаа нь заримдаа ер нь бол ингээд хэрэгжигдэггүй байх тохиолдол ихтэй. Гэдгийг эндээс ер нь бол харж байна. За тэгэхээр миний бас нэг бодлоор болохоор кардинал сайн ихтэй хүмүүс ерөнхийдөө ямар нэгэн хийх санаа сэтэл оллоо гэх юм бол ер нь бол тэрийг хийх гэж нэлээ яардаг гэж хэлж болно. Хүн хийхээс өмнө төрүүлээд би хийчихье гэдэг ч юм уу тий. Тэгэх гэж амар яардаг. Тэгээд шин санаа одоо шин юм эхлүүлэхдээ айгу гарамгай тийм хүмүүс байдаг. Тэгэхээр одоо 4 элемент байгаа. 3 modality байгаа. За энэ дээрээс гэх юм бол ард болгоныг давтагдшгүй болгож байгаа зүйлс нь элемент болон энэ modality хоёрын хослол болдог гэж ойлгож байна. Одоо жишээл Aries нь кардинал хэрний гал. 12 ордонд кардинал хэрний гал мах бодтой ганц л ордог. Тэр нь Aries гэдэг ч юм уу. Тэгэж ингэж явдаг гэсэн үг. Аха. Тэгэнгүүт эдгээр 4 ордын яг холбогдох гэрийг бас ярих гэх юм бол 1 4 7 10 гэж байгаа. 1 4 7 10 чинь бүгдээрээ хамгийн чухал одоо байшингууд ахгүй юу? Ангулаар. Тий, ангулаар гэж ирж байгаа. Тэгэнгүүт нэг чинь яг өөрөө хоньны орттой ингээд одоо яачдаг. Холбогдчихдаг. Нэгдүгээр байшин чинь хоньны орттой холбогдно. Гэхдээ бас яг юу илэрхийлэх вэ гэхлээр чамайг өөрийг чи илэрхийлдэг. Би физиологийг илэрхийлдэг. Хоньны ордныхан яг хоньны орд нь бас яг өөрөө юу илэрхийлдэг вэ гэхлээр одоо дайн тулаан штэ тий. Дайн тулаан болохоор би физиологийг бас илэрхийлж байгаа гэсэн үг хоньны орд нь яг өөрөө. Мөн басгүй царай. Одоо төрх. Гадаад төрх. Тэгээд толгойг илэрхийлнэ. За 4 болохоор зэрэг мэлхийн ордтой холбогддог. Хамгийн доор байдаг. Тэнгүүн хамгийн доор байдаг болохоор яг энийг гэр бүл тий тэнгүүдээ ancestor буюу өвөг эцэг тэдгэрийг илэрхийлдэг. Тэгэхээр 4-р гэр дээр чинь ямар нэгэн тийм одоо сайн гариг байх юм бол өвөг эцгээс чи ирсэн сайн карма байна гэж ойлгож бас болдог. Харин муу гариг байх юм бол жоохон муу карма байгаа, муу үйл өвөр байгаа. Тэрийг нь заавал гүйцэлдүүлэх ёстой гэж бас ойлгож болно гэсэн үг. За 7 болохоор зэрэг яг жинлүүр ортой холбогдно. Гэрлэлтийг илэрхийлдэг, бизнес түвшиг илэрхийлдэг. Нэг нь яг чамайг илэрхийлж байгаа бол 7 нь яг өөр хүмүүсийг илэрхийлж байгаа гэсэн үг. Бусдыг илэрхийлнэ. Тэгэхээр бусд хүмүүс ч гэсэн яг чиний амьдралд маш их үүрэг рол ихтэй гэсэн үг. За 10 болохоор зэрэг материал ортой холбоотой. За 10 дугаар гэр чинь яг өөрөө карьерийг илэрхийлж байгаа. Тэгэхээр яг карьер чинь угаасаа одоо хоолоо олж идэх одоо чухал юм шүү дээ одоо жишээ тий. Тийм болохоор яг кардинал буюу анхдагч тэргүүлэгч шин чанартай ордуудад харгалзаж байгаа байшингууд нь ч гэсэн маш чухал байдаг. Ямар нэгэн зүйлийг эхлүүлж байгаа үстэй яг нэг чинь яг чамааг өөрийг чинь эхлүүлж байгаа. Тэнгүүд 4 чинь яг гэр бүлийг эхлүүлж байгаа гэсэн үг. Тэнгүүд 7 чинь яг гэрлэлтийг эхлүүлээд 10 чинь карьерийг ингээ эхлүүлж байгаа. Тэнгүүд нэг чи яг өөрөө чинь илэрхийлж ингээ эхлүүлж байгаа шүү дээ. Тэнгүүд чи байж иж 2 буюу мөнгө орж ирнэ. 4 байж иж буюу гэр бүл байж иж өөр хүүхэд орж ирнэ. 7 буюу гэрлэлт байж иж хамтын мөнгө болон одоо sexual одоо юм тэдгээр юм орж ирнэ шүү дээ. 10 буюу яг карьер байж иж карьераар орж ирэх орлого эсвэл олон нийтийн одоо сайн тусламж дэмжлэг орж ирнэ гэдэг ч юм уу. Яг ингээд тэргүүлэгч шин чанартай ордууд дээр харгалзаж байгаа тэр байшингууд нь хүртлээ тэргүүлэгч байгаа. За ингээд ойлгох юм бол за энэ 4 кардинал ордууд нь за Aries Libra-тэй мэдээж opposition тийм үү. За тэнгуй Cancer болохоор Capricorn-тэй мэдээж эсрэг холбоо үүсгэнэ. Хоорондоо эсрэг байдаг одоо ийм X-лчлээ гэсэн үг. Тэнгүүт хонь болон мэлхийн хоёр ч хоорондоо 90 градус буюу square гэдэг холбоос үүсгэж чинь гэсэн үг. Тэгэхээр Cancer нь Libra-тай дахиад square 90 градус ингээд тойрог маягаар нэг тэгээ 90 градус үүсгээд ер нь бол одоо жоохон сул холбоос үүсгдэг гэсэн үг. Яагаад гэвэл эн чинь дөрвөлээ кардинал буюу тэргүүлэх ордтой. 4 өөр төсөөр шинж чанартай гэсэн үг. Тийм. Одоо жишээлбэл хүнээр ингээд илэрхийлэх юм бол 4
нэгдүгээр байранд орохыг хүсдэг хүмүүс гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр дөрвөлээ одоо нэг тэмцээнд л явж гин гэсэн үг. Тэгвэл тэр тэмцээнд явж байгаангоо дөрвөлээ ингээд нэгт орохын тулд бие биендээ амар өрсөлдөөл ингээл тэгж явахыг бол илэрхийлж байгаа. Тийм. Хамгийн гол нь дөрвөлээ өөр ур чадвартай заяа. Тийм. Дөрвөн өөр чадвараар дөрвөлээ өрсөлдөн гэсэн үг. Тийм. Тэрүүгээрээ ер нь нэлийн ийм хоорондоо нэлийн өрсөлдөөнтэй болдог гэсэн үг. Тийм. Гэхдээ яг миний яг уншсанаар кардинал буюу яг энэ тэргүүлэгч ортууд хоорондоо одоо square болон opposition буюу одоо 90 градус 180 градус үүсгэхээрээ арай гайгүй идэх гэсэн нөгөө ерөөсөө. Яадаг вэ гэхлээр арай нэг юм зөрчилдөөн гараад байна шүү дээ. Гэтэ тэрийг ингээд арай нэг шийдвэрлэх чадвар арай сайтай. Тийм. Гэх юм уу? Тийм. Ер нь бол кардинал дээр илүү яг хоёр хүний нөгөө эго гэдэг зүйл гарч ирдэг гэсэн үг л дээ. Тийм. За тэрийг бол ингээд зохицол дээр бит хоёр илүү дэлгэрэнгүй ярина. Зохицлыг та бүхэн хүлээж аваарэ. За тэгэхээр дараагийнхаа fixed sign руу орцгоё. За fixed sign-ууд нь болохоор зэрэг доктортой гэж явж байгаа. Доктортойнууд нь болохоор зэрэг үхэр, арслан, хилэнц, хомх гэсэн ортууд байгаа. За эдгээр ортууд нь болохоор зэрэг юу илэрхийлдэг вэ гэвэл бүгдээрээ яг ингэ доктортой гэж байгаа шүү дээ. Тэгэхээр яг нэг үзэл бодолтой бат зогсдог. Нэг шийдвэртэй бат зогсдог. За тэгээд сая дөрөв нөгөө улирлыг ярьсан шүү дээ. Улирлыг ярьж байгаа бол яг fixed буюу доктортой ортууд нь тэр улирлаа илүү докторжуулах шин чанартай байдаг. За өхрийн ортод болохоор зэрэг хаврын улирал илүү докторждаг. Яг хаврын анхны яргуй чинь яг өөрөө хоньны ортны улирал дээр гарч эхлэн шүү дээ. Тэнгүүд ихэнх цэцэг жимсүүд чинь өхрийн ортны улирал дээр дэлгэрээ цэцэглээ тэгж явдаг гэсэн. За тэнгүүд мэлхийний орд чи яг өөрөө зуныг эхлүүлж байгаа. Зун эхлээд арслангийн орд руу оронгууд арслангийн орд нь зуныг докторжуулж байгаа гэсэн. Илүү халуун болгож байгаа. Яг 8 сарын ид халуун гэж байдэн шүү дээ. Яг тэр шиг яг ид халуун болгочдөг. Тийм. Тэгээд мэдээж нарны нөлөөгөөр нар одоо өөрийнхөө байж бол хамгийн сайн тусгал дээрээ арслангийн ордон дээр очиж тусдаг гэсэн үг. За тэгээд дараа нь болохоор зэрэг хилэнцэн орд. Хилэнцэн орд чи яг өөрөө жинлүүрийн дараа байгаа. Жинлүүрийн дараа байгаа болохоор наврын ордны улирлыг илүү докторжуулна гэсэн үг. За дараа нь болохоор зэрэг хумхан орд байгаа. Хумхан орд нь яг өөрөө матрын ордны дараа байдаг. Тинч болохоро өвлөө улирлыг илүү докторжуулдаг. Яг матрын ордны улиралд цас сайн одоо ороогүй байх юм бол хумхан ордны улиралд ид орно гэсэн. Доктортой учраас илүү хүйтэн байна гэсэн үг. Бас. За нэг иймэрхүү. Тэгээд эдгээр ордууд нь бүгдээрээ зөрүүд угаасаа доктортой учраас маш их тийм зөрүүд яг тогтсон тэрхүү шийдвэрээ ерөөсөө өөрчлөн гэж баг байхгүй. Гэхдээ бас нэг зүйл нь болохоор зэрэг маш их юм доктортой учраас ямар нэгэн зүйлийг эхлүүлэл хийгээл яваад идэг. Тэгж доктортой хийсний үндсэн дээр ингээд амжилтанд хүрч чаддаг тийм ортууд байдаг гэсэн үг. Өөрсдийнхөө санааг бодит болгож хувирахтай их сайн гэж хэлж байна. За тэнгууд ингээд орд болноос ингээд ямар үлэлт байгаагаас нь шалтгаалаад бас юм анзаарэгдэж байгаа нь мэдээж өвлийн улиралд байгаагаас эхлээд илүү хүйтэн хөндөй болж байгаад яг ингээд улирлаа дагаад тэнгууд 100 болоод ирэнгүүт илүү одоо нөгөө нэг халуун сэтгэлтэй гэдэг шиг тий арслангийн хувьд ч тэр extrovert тий мэлхиний хувьд ч тэр тийм болоод ирж байгаа. Тэрийг бас та бүхэн анзаараарай. За тэгээд fixed sign-ууд болохоро мөн яг адилхан нөгөөдтэйгээ эсрэгцэл болон хоорондоо 90 градусын square-үүд үүсгдэг. Тийм. Гэхдээ fixed sign-уудын үүсгэж байгаа холбоос нь илүү хүнд жоох илүү энэ одоо баг нөгөө хоёроос ч хамгийн хүнд 3 тарахаар нэгт орохоор хүнд бараг болж магадгүй. Тийм яагаад гэвэл эдгээр чинь fix гэхээр нэг засагдсан зүйлсийг өөрчлөхөд хэцүү байдаг. Тийм тэрнтэй адилхан энэ хүмүүс юу нь хоорондоо нэлийн зөрүүлсээр агаад хоорондоо нэлийн төрчлөлтөх магадaltaй гэсэн үг. Буулт хийхгүй л гэсэн үг шүү дээ. Яг хуу кардиналууд бас буулт хийхгүй л дээ. Гэхдээ арай нэг юм үйлдэл авч чадна.
яг буулт хийхгүй ч гэсэн за яах втэ гингүүдээ нэг уурлангаа нэг юм хийж өгöd хүмүүс идэв шүү дээ. Яг нэг тэр шиг гэсэн. Харин fixed бол буюу яг доктортой ордууд нь уурсан бол уурсан чигээрээ юу ч хийхгүй яг ингээд зүгээр байгаад байна гэсэн үг. Тэр нь гэхдээ бас нэлээд жоохон хэцүү. Тийм. За тийм байна. За хамгийн сүүлийн modality буюу шинж чанар нь болохоор mutable science гэж байгаа. Энэ нь болохоор хувьсамтгай. Ер нь бол орчуулгыг нь бол бит хоёр өөрсдөө л орчуулдаг байгаа. Тийм. Гэтэ өөр хүмүүс орчуулж үзүүлээр өөр болно. Тийм. Тэгэхээр хувьсамтгай гэж ер нь бит хоёр тайлбарлаж байгаа. Яг хөө mutable гэхэлэр нэг юм олон ажлыг зэрэг хийх боломжтой гэдэг утгаар нь бас тийм ойлгож ил байгаа л да. Тийм. Эсвэл доктортой доктор уу гэж бас нэрлэж болно. Гэхдээ хувьсамтгай нь илүү дээр байдаг. За тэгэхээр энэ дөрвөн орд нь болохоор хувьсамтгай шин чанартай дөрвөн орд нь ихэр, охин, ном, загас гэсэн юм дөрвөн орд байдаг. Эдгээр дөрвөн орд нь дөрүүлээ яг улирлаар авч үзэх юм бол улирлын хамгийн төгсгөлүүд байдаг. Ихэр болохоор зэрэг яг хаврын төгсгөл. Тэгэхээр хавар төгсөөд тэнгүүдээ дараа нь одоо мэлхийн орд байгаа шүү дээ. Мэлхийн орчин яг өөрөө зуныг эхлүүлж байгаа. Тэгэхээр хавар төгсөөд зуныг эхлүүлэх тийм орд байгаа шүү дээ. Тийм болохоор яг ингээд хувьсамтгай байгаа гэсэн үг. Хувьсамтгай учраас ихрийн орд гэсэн яг өөрөө хувьсамтгай шин чанартай. Яг ингээд multitask. Тэгээд бас ихрийн ордны улиралд нилээх юм өөр болд нь штэ амар сонир одоо зас ордог ч юм уу тийм хаврын зас ороод хаврын бороо шороо тэгж ороолдог. За охины орд болохоор зэрэг зуныг дуусгаж байгаа. Зун дуусгаад намрыг эхлүүлэх буюу яг нар илүү ингээ ирчээ алдах үе гэсэн үг. За тэгээд дараа нь болохоор зэрэг номын орд байгаа. Ном чи яг өөрөө намрыг дуусгаад өвлийг эхлүүлэх. Тэгэхээр нар бүр ингээд баг үрчиж гэсэн баг алтна. За тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор зэрэг загсны орд байгаа. Загсны орд нь болохоор зэрэг өвлийг дуусгаад намрыг эхлүүлэх. Биш хаврыг эхлүүлэх. Тэгээд тиймч болохоор яг илүү дулаарах ч юм уу тийм тохиолдол бас байдаг. Тэгээд яг монголчуудын ер нь цагаансаар ихэвчлэн хумах юм уу эсвэл яг энэ загсны ордны улиралд их болдог те. Сонирхолтой. Тийм. За тэгээд хавсуудын хувьд гэх юм бол хавсуудын хувьд гэх юм бол яг 3 6 9 12-тэй одоо давхцдаг. Тэгээ 3 6 9 12 чинь бүгдээрээ кэрнд буюу яг буурдаг байшин гэсэн үг. Тэгэхээр энэ дээр байгаа бүх гаригууд нь яг өөрсдөө яг бүрэн хүчээ ашиглаж чаддаггүй. Тэгээд сая түрүү нөгөө fixed sign-ууд буюу доктортой орд дээр байшинг нь хэлхээ мартчих. 2 5 8 11 гэсэн байшингууд бүгдээрээ succeed буюу яг 1-р гэрийг дэмжих, 4-р гэрийг дэмжих, 7-р гэрийг дэмжих, 10-р гэрийг дэмжих гэд дэмжилгийн байшин гэсэн үг. Энэ дээр байгаа гаригууд нь болохоор зэрэг яг 3 6 9 12 дээр байгаа шиг яг бүрэн хүчээ гаргаж чаддгүй гэсэн шүү дээ яг. Тэрнээс арай гайгүй. Гэхдээ нэг шиг бүрэн хүчээ гаргаж чадна гэсэн үг бол биш. Тэгэхээр нэг яг дунд нь гэсэн үг. За тэгэхээр ийм mutable science буюу хувьсамтгай ордууд болохоор аливаа тийм зуршил, өөрийнхөө үзэл бодол юу гэдэг нь тийм юмудаа ер нь бол амархан өөрчилж чаддаг. Тийм ордууд байдаг. Fixed science-ийг бодвол илүү нөгөө нэг одоо шилжимтгий, хувирамтгай, ийш тийш хөврөмтгий болж ирдэг. За тэгээд эднэр хоорондоо ерөнхийдөө яг адилхан 90 градусын бас холбоос үүсгэнэ. Тэгэхдээ энэ харьцангуй бас гайгүй тий. Тийм арай нэг гайгүй яг ягаад гэвэл хувьсамтгай өөрчлөлтгөө болохоор эсрэгцэл болон 90 градус үүсчлээ штэ үл ойлголцол үүслээ. Гэхдээ би биэндээ арай буулт хийж чадна гэсэн үг. Яг хоёулаа ерөөдөө бараг буулт юм дээ. Яг чи тэгсэн байна, би ингэсэн байна. Уучлаарай. Тэгээд дараа нь явна гэсэн үг. Тэгээд тэрнийхээ дагуу өөрсдөө бас жоохон өөрчилж чадна гэсэн үг л дээ. За нэг тиймэрхүү байна. Тэгээд би нэг зүйл ингээд боддیں۔
яг юу боддог вэ гэхэлэр эдгээр модалитинууд нь яг нөгөө гал ус агаар газар гэдэг штэ тий. Тэднэртэй ер нь яг яаж одоо давхцдсан болоо гэж ер нь би бас бодоод идэв. Тэнгүүд fixed буюу доктортой чинь угаасаа яг нөгөө earth буюу газартай ер нь бол жоохон адилхан байгаад байгаа биз. Би яг тэгж ажигласан. Тэгээ mutable буюу яг нөгөө нэг хувьсантгай энэ шин чанар чи агаартай. Айгуу ингээд давхцаа тэнгүүдээ бас устай давхцчихаа биз. Ус агаар хоёр чи хоёулаа яг ингээд өөрчлөмтгөө штэ. Тэнгүүдээ кардинал чинь галтай ингээд амар давхцаад байгаа биз. Тэгэхээр эндээс ингээ хараад үзэхээр хоньны орд чинь гал гэхлээр ингээд бүр ингээд хоёр галтай бүр улам ингээд үргэлжлэдэг хамгийн одоо галчтай галсаг орд гэх юм уу тийм байгаа биз. Эндээс ингээ харахаар би яг тэгж бодсон. Гэхдээ яг тийм ч ямар үнэн бол бас яг биш байж магадгүй л дээ. За тийм байна. Тэгэхээр та бүхэн бас тий элементээр нь ордуудаа ялгалаа. За тэрний дараа нь бас ийм modality буюу ийм 3 одоо шинж чанараар нь бас ордуудаа ялгалаа. Тэгэхээр та бүхний орд бүгдээрээ нэг элемент, нэг modality-гаас бүрдсэн хослол буюу цор ганц гэж ойлгож байна. Тийм тэгээд 12 орд бүгдээр адилхан бүгдээрээ байх ёстой болохоор л байж байгаа. Тийм. Тэгээд энэ хүртэл сонссон бүх хүмүүст маш их баярлалаа. Жижигэн ч гэсэн хөрхөн мэдлэг олгосон байх гэж бид хоёр бодож байна. Тэгээд дутхгүй дараагийн уулзалт дараагийн эпизодороо уулзъя. Баярлалаа. Баярлалаа.